Монголд хамгийн бат бөх ганжуулсан шилийг хэрхэн боловсруулдаг вэ? Макс Шил компани нь 2013 онд 100% дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан ба дотоодын шилний эрэлтийг хангахын төлөө салбартаа тэргүүлэгч залуучуудаар багаа бүрдүүлэн ажиллаж байна. За манай Макс Шил компанид өдөрт 500-аас 800 м2 шилийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 40 ажилчтай үйл ажиллагаа явуулж байна. Тэдний хийдэг ганжуулсан шил нь энгийн шилнээс 5 дахин илүүг даах чадалтай. Орчин үед ганжуулсан шилийг барилга байгууламж, тогтчилт гээд төрөл бүрээр хэрэглэж байгаа ба хамгийн бат бөх ганжуулсан шилийг хийхдээ Итали, Солонгос, Хятад улсуудын өндөр хүчин чадалтай орчин үеийн шилдэг төхөөрөмжүүдийг ашиглан түүхийн шилийг зүсэх, нүх гаргах, ирэмгүүдийг өнгөлөж зүлгэсний дараагаар бэлэн болсон шилийг хатаах зэрэг боловсруулалтын үе шатуудыг дамждаг байна. Ганжуулсан шил нь Монгол орны эрсдэс уур амьсгалд төсвөртэй байдаг. Энэхүү шил нь энгийн шилнээс 5 дахин их төсвөртэй. Гулзайлтын бат бөх нь 3-аас 5 дахин их. Цогөлтын бат бөх нь 5-аас 10 дахин их гэдгээрээ ялгаатай. Үүгээрч зогсохгүй сум нэвтрэлтгүй шилийг үйлдвэрлэх боломжтой ба үйлчлүүлэгчийн захиалгын дагуу төрөл бүрийн хэлбэр, дааз, зориулттай шилүүдийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг. Барилгын шил бол аюулгүй байх ёстой гэдэг үүднээс барилгын шилийг хатааж хэрэглэж байгаа. За энэ дээр болохоор 600 хүртэл шидийг халаагаад огцом хөрөх цочрог технологиг ашиглаж шидийг хатааж байгаа гэсэн үг. Макс Шил компани 11 жилийн хугацаанд шинэ нис буудлын кейтерингийн барилга, UJ Аренагийн фасад болон террас, Holiday Inn зочдуудал, төгөлдөр төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийгээд байна. Дотоодын шилний эрэлтийг хангах Макс Шил компани. Төгс шил энд төрнө.